Орой минь тэрэг үзэгчтэй та бүхэн амралтын өдрөө хайдахтай сайхан өнгөрүүлж байна уу? Монголын мэдээ телевизийн спортын нэвтрүүлгийн албан уран бүтээлчид үзэгч та бүхэндээ 7 хоногийн мегмар бям гарагт үзүүлдэг спортын онцлог зочин нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг төлөвлөж байна. За энэ удаад спортын онцлог зочин нэвтрүүлгийн зочин амирт Аз ТV-ийн оюутны спортын холбооны илэрхийлэгч Дорцрунгийн Жаргал сайхан хүрэлцэн ирсэн байна. За танд өнөөдөр ирсэнд баярлалаа. За энэ 2017 онд Монголын оюутан залуучуудын спортын дөрөвдүгээр универсиад их наадам боллоо. За дэлхийн оюутан залуучуудын өвлийн универсиад наадам боллоо. Таны хувьд бас ажил бүтээлэгтэй ийм он жил болон өнгөрч байгаа. За тийм учраас хоёулаа дотоодын спортын универсиад наадмаас өнөөдөр ярилцлага эхлэе. За бид нар энэ онд Монголын оюутны спортын универсиад дөрөвдүгээр их наадмыг амжилттай зохион байгуулж дууслаа. 2005 оноос эхлээд 4 жил тутамд засгийн газрын тогтоол биеийн тамирын спортын хуулийн дагуу энэ арга хэмжээ бид нар зохион байгуулдаг болсон. Тэгээ ер нь жилээс жилд оролцогчдын тоо, спортын төрөл, тамирчдын зэрэгэл нэлээд өндөр болж ирж байгаа. Тэгээ энэ оны хувьд спортын 11 төрлөөр зохиогдож нийтдээ 3 шатны тэмцээнүүд болсон. Ихтэй сургууль, бүсийн болон шигшээ тэмцээнүүд нийтдээ 115 ихтэй сургуулиудын 38,004 оюутан оролцсон. Ийм статистик тооцоо гарсан байгаа. Яагаад ийм их олон ихтэй сургууль болон оюутнууд оролцох гэхээр бид нар гадаад суралцдаг оюутнуудын дунд энэ их наадмыг бас хийж ирж байгаа. Тэгээд саяхан бас энэ 4 сарын сүүлээр бид нар Бээжинд Азийн бүсийн тэмцээн, Москвад Европын бүсийн тэмцээнийг зохион байгуулж олон ихтэй сургуулиудын оюутнуудыг оролцуулсан. Тэгээд ер нь бас зарим сургуульд 100 оюутан суралцдаг учраас бас нэгдсэн нэгдмэл багууд болж орох шийтэй. Ер нь энэ дотоодын универсиадынхаа хажуугаар гадаад суралцж байгаа оюутан залуучуудаа бас биеийн тамирын спортод хамруулж яана гэдэг бол тэнд суралцж байгаа залуучуудын бас хүсэл сонирхол оролцоог дэмжсэн байнга хүсэн хүлээж яадаг ийм арга хэмжээ болж зохиогдсон байгаа. Дотоодын тэмцээнүүдийн хувьд бол ер нь манай шигшээ багийн бүрэлдэхүүний 70 орчим хувь оюутан тамирчид байдаг учраас эдгээр тамирчид бүгд сургуулиудынхаа өмнөөс сургуулиудынхаа нэрийг гаргах, ялангуяа нэгтэй сургуулиуд өөрсдөө хоорондоо спортоор нэлээд өрсөлддөг. Тэгээд багийн дүн гаргасан учраас олон шилдэг тамирчид сургуулийнхаа нэр төрийг хамгаалж энэ их наадамд бас амжилттай оролцсон байгаа. Тэгээд энэ оролцсоод эхний байранд шалгарсан зарим спортын төрлүүд дээр бид нар энэ оны 8 сард болох дэлхийн оюутны спортын зуны 29 дугаар наадамд оролцох эрхийг олгосон. Тэгээд их наадмыг явуулахад боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын яам, биеийн тамирын газартай нэлээд идэвхтэй хамтран ажиллалаа. Ялангуяа биеийн тамирын спортын газартай гэрээ байгуулж ажилласан байгаа. Спортын холбоод бол 11 төрөл дээрээ бид нар нэлээд идэвхтэй ажиллалаа. Тэгээ тэмцээний дийлэнх нь бол ихтэй сургуулиудын спортынхоо заал танхимыг түшгэлж ингэж явуулсан байгаа. Оюутны залуучуудын 29 дугаар универсиад наадам ингээд болох гэж байна. 50 болох гэж байна тий. За ер нь универсиад яаж зохион байгуулагддаг вэ? Манай улсын тамирчид универсиадад хэдэн оноос эхэлж оролцож ирсэн тий. Энэ удаагийнх хэдэн оных ер нь универсиад наадам юугаар онцлогтой вэ гэхээр мэрэгжлийн тамирчдын тэмцээн уралдаануудыг бодвол оюутан тамирчид маань илүү нэг техник, тактик, хөлбөр гэхээс илүүтэй яг тийм гоё залуучууд байдаг учраас тий илүү хурдтай, хүчтэй, ур чадвартай тийм гоё үзүүштэй спортын тэмцээн уралдаан тоглолтууд байдаг учраас бас үзэгчдийн үнэхээр анхаарлыг татчихдаг ийм сонирхолтой байдаг. Тийм учраас маш олон жилийн түүхтэй зуны универсиад наадам 1959 он, өвлийн универсиад наадам 1969 оноос ихтэй энэ талаар та үзэгчдэд бас мэдээлэл өгч. За дэлхийн оюутны спортын зуны их наадам бол 59 онд Итали улсад зохион байгуулагдаад энэ жил 29 дахь удаага ингээд явагдах гэж байна. Универсиад наадам бол 2 жилдээ нэг удаа өвөл зуны төрлөөрөө явагддаг. Тэгээд энэ их наадамд бол ихтэй сургуулиудад сурж байгаа 18-аас 28 насны оюутан залуучуудад оролцдог. За 2019 оны наадмаас эхлээд 18-аас 25 насаар хязгаарлаж өгсөн ийм дөрмийн өөрчлөлт бол орсон байж байгаа. Тэгээд универсиад наадмын хувьд бол ер нь яг олимпийн наадамтай адилхан жишгтэй тусгай тамирчдын тосгонд амьдардаг. Спортын уралдаан тэмцээн бол цогцлбор хэлбэрээр зохион байгуулагдаж байна. За оролцож байгаа тамирчдын хувьд бол дандаа залуучууд байдаг учраас универсиад наадамд авраг болох ялах
тамирчдыг бол тодорхойлоход бол нэлээд хэцүү. Ягаад гэхээр одоо өсөж байгаа гарч ирж байгаа тамирчид өмнө одоо оролцож исэн аваргуудаа олимпийн медаль дэлхийн аварга тамирчтай бол хожиж одоо гарч ирдэг. Явандаа ер нь универсиад наадмын аварга маань одоо олимпийн одоо их наадам төрүүлэх медаль авах юм бас тодорхой нэгэн шат одоо алхам болж өгдөг. Ийм чухал одоо сонгон шалгаруулах тэмцээн болдгоор онцлогтой. Ялангуяа одоо Монгол тамирчдын хувьд ч гэсэн ер нь универсиадаас медаль авч явал ер нь олимпийн медальд хүрч одоо болох юм байна гэсэн ийм одоо баримжаа сорилт одоо болдгоор бас их чухал одоо ажил бүгдэлтэй. Тэгээ манай одоо орны тамирчдын хувьд 1965 оноос эхлээд энэ их наадамд одоо оролцож эхэлсэн. Унгарын Будапешт хотод бол 4-р их наадам нь одоо болж байхад манай улсын одоо баг тамирчид волейболын спортын эрэгтэй эмэгтэй төрлөөр одоо орж исэн одоо түүхтэй. Тэгээд үүнээс хойш бид нар ер нь олон одоо универсиадад орлоо. Ялангуяа энэ 91 оноос хойш бол одоо универсиадыг тасдахгүй одоо байнга одоо орж байгаа. За энэс өмнө бол манай одоо баг тамирчдын хувьд хуучин одоо социалист системийн орнууд одоо зохиогддог үед нь бол ордог. Бус орнууд нь одоо зохиогддог үед нь бас ордгоо байсан. Ийм одоо байсан. Тэгээд энэс хойш бол бид нар байнга одоо тасралтгүй баг тамирчтай явуулж байна. Ер нь одоо сүүлийн универсиадууд ялангуяа энэ 2011, 11, 13, 15 оны универсиадад бол манай хил залгаа ойрхон одоо бүс нутгийн орнууд явагдаж байгаа учраас бид нар бол зарим арга хэмжээнд 200 орчим тэгэл 100 одоо 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй явуулж исэн болвол энэ зуны универсиад бид нар нэг 9 төрлөөр нэг 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцохоор бол бэлтгэж байгаа. За өвлийн наадамд бол бид нар сая энэ 1 сард болсон Казахстаны Алматад болсон одоо наадам тишүүр одоо цанын одоо энэ уламжилт спортын төрлүүдээр бид нар баг тамирчтай оролцуулсан байгаа. За манай одоо баг тамирчдын одоо хувьд цанын төрөл дээр бас нэг тамирчин одоо 28 дугаар байранд орсон явдал бол бас их нэлээд өндөр амжилт одоо тооцогдож байгаа. Нийтдээ бол нэг 80 орчим тамирчин оролцоход бол эхний одоо 3-ны одоо 2-ыг одоо хожоод орж ирж байгаа гэдэг бол цаны спортынхоо хувьд бол томоохон амжилт. За ер нь энэ өвлийн спортын төрлүүдэд орох одоо явцдаа манай тамирчид өөрсдийнхөө одоо амжилтыг одоо дээшлүүлэх, улсынхаа одоо рекорд амжилтыг одоо ахиулах ийм одоо амжилттай бол орж байгаа. Универсиад наадмын бас дээд амжилтууд олноор бүртгэгдсэн байдаг тийм. Манай улсын тамирчид ер нь универсиад наадамд ямар дээд амжилтууд байна? Ер нь энэ зуны универсиад ч гэсэн хамгийн амжилттай оролцсноо гэж төлөвлөж байгаа төрлүүд ямар спортын төрлүүд байна? Ер нь одоо универсиадын рекордуудыг бол энэ хэмжигдэхүүнтэй спортын төрлүүд дээр бол гаргасан байдаг. Тэгээд энэ талаараа бид нар 2014 онд оюутны универсиад наадмын тухай тусгаалсан одоо ном бэлтгэж одоо гаргасан байж байгаа. Тэгээд энэ ном дээр бас энэ рекорд амжилтуудыг бид нар тухайн одоо цаг үеэр нь бас тэмдэглэж одоо гаргасан. За манай одоо баг тамирчдын хувьд бол одоо буудлагын тамирчин Гүндэгмаа 2003 онд оюутны дэлхийн аварга дээр одоо Чехийн Пельсн хотноо улсын тэмцээн дээр бас оюутны дэлхийн аваргын одоо рекорд амжилт тогтоож ирсэн. За 2011 оны Шинжингийн универсиад наадам дээр урт ууны төрлийн тамирчин Наран Туяа бас универсиадын дээд амжилтыг бас тогтоож ирсэн. Ийм бол амжилтуудыг бас үзүүлж дэлхийн одоо жишгт одоо Монгол тамирчид гарч одоо ирж нэрээ одоо бичүүлж ирсэн ийм уламжилттай. За бусад одоо төрлүүдийн хувьд одоо манай одоо тамирчид саяхан бас өнгөрсөн оны сүүлээр болсон Мексикт болсон тэмцээн дээр бас манай өндөр өргөлтийн тамирчин бас амжилттай одоо сайн оролцсон. За ер нь одоо спортын төрлүүдийн рекорд дээр амжилт бол нэлээд одоо өндөр хэмжээнд одоо байдаг учраас тэр болгон одоо Монгол тамирчин бас эвдэхэд нэлээд одоо төвөгтэй. Ер нь одоо универсиад наадмын тэмцээнүүдээс Монголын тамирчид бол одоо оролцсон универсиад наадмаасаа бол дандаа медаль одоо авч байгаа. Ялангуяа одоо сүүлийн жилүүдэд одоо хамгийн сүүлд болсон Солонгосын Гванжу хотны улсын наадамд бас манай оролцсон авраг улсын Сумья одоо жилийн дараа олимпийн одоо мөнгөн медаль турж байгаа. Тэр их наадам дээр одоо ялсан тамирчтай бас олимпик дээр очиж ялж одоо ингэж авраг улсын. За манай 48 кг-ын жингийн уран цэцэг хүрэл медаль одоо авсан. За тэн дээр одоо хожигдсон тамирчин одоо бас олимпик дээр бас тэр хоёр хоорондоо одоо барилдаж тэр Солонгосын тамирчин бас хоцсон. Ер нь универсиад наадамд оролцох явцдаа өөрийнхөө одоо олимпик дэлхийн аваргад өрсөлдөх гол тамирчдтайгаа бол гар зөрүүлж одоо тоглож
ингэж байдаг. За бид нар сүүлийн үед бол бас багийн спортын төрлүүдийг бас нэлээд дэмжиж 2 удаагийн универсиад наадам сагсан бөмбөгийн одоо төрлийг оруулсан байгаа. 2009 онд одоо эмэгтэй волейболын одоо баг тамирчтай бас оролцуулсан. За үүнээс гадна бол Азийн оюутны бас тэмцээнүүд зохион байгуулагдж байгаа. За энд манай тамирчид бас нэлээд идэвхтэй оролцож байна. Ялангуяа энэ саяхан одоо олимпийн төрөл болсон 3 өрчгөн 3 одоо сагсан бөмбөгийн тэмцээн дээр манай тамирчид энэ 4 сард Малайзд болсон тэмцээнд Азийн аварга одоо болсон. Одоо удахгүй 9 сард болох дэлхийн одоо лигийн тэмцээнд оролцоход архиа давтсан байж байгаа. Тэгээд ер нь оюутны төвшөндөө одоо их сайн оролцож байна гэдэг бол цаашдаа энэ дэлхийн олимпиад бас үзэх боломж байна гэдгийг бас энэ харуулж өгдөгөөрөө бас их чухал ажил багталтай гэж үздэг. Эртлэн туршлага судалж байна тийм ээ. За энд студид маань бас их сайхан номнууд ирсэн байна. Та сая дээд амжилтууд ярьсан энэ номнууд ирэн бүртгэгдсэн байгаа бох тий. Та өөрөө бас танилцуулаад яриач. За бид нар энэ оюутны спорт ба одоо универсиад наадам гэсэн юм одоо ном одоо зохиож одоо гаргасан байгаа. Тэгээд энэ одоо номон дээр бол ер нь дэлхийн оюутны спортын хөгжил, олон улсын оюутны спортын холбооны одоо түүх, за өвөл зүйний универсиад наадмын түүх, Азийн холбооны тухай зэрэг ийм олон одоо материалуудыг оруулсан одоо зөвхөн одоо олон улсын одоо хэмжээний мэдээллүүдийг багтаасан юм ном одоо болсон. Тэгээд энийг одоо Монголын 100 орчим ихтэй сургуулиуд бүгдээрэнд нь одоо ингэж тарааж сурталчилсан байж байгаа. Тэгэхээр Монголын оюутнууд бол хуучин оюутны спортын талаар их мэдлэг тааруу байдаг гэсэн бол энэ номыг одоо хүлээж авснаас хойш универсиадын одоо тухай мэдлэг, оюутны спортын тухай мэдлэг нэг сайж ирсэн. Тэгээд онлын одоо хичээлүүдээр ихтэй сургуулиудын одоо багш нар бол энэ номыг одоо цариад хичээлээ одоо заагаад явж байгаа. Тэгээд гадаад орнуудад бас энэ одоо номыг одоо бас олон улсын эрхийг авах ийм үйл ажиллагаанууд одоо зохион байгуулагдаж байна. Саяхан 1 сард энэ Казахстаны Алматы хотод болсон универсиадын үеэр энэ Казахстаны биеийн тамирын одоо сургуулийн ректор Каря Секряно багштай хамтарч энэ орос хэл дээр энэ номыг орчуулж одоо гаргасан байж байгаа. Тэгээд удахгүй энэ ном маань бас орос одоо хэл дээр бас Москвад одоо хэвлэгдэж гарахаар Советский спорт одоо хэвлэлийн газартаа бас ярьж байгаа. Тэгээд ер нь явандаа бас энэ олон орны хэл дээр бас орчуулагдах одоо асуудлууд бас яригдж байна. За саяхан одоо энэ номноос одоо үндэслээд олон улсын оюутны спортын холбооны 70 жилийн 2019 онд болно. Универсиадын 60 жилийн тэгээ энэ үеэр бид нар энэ олон улсын оюутны спортын одоо түүхтэй холбоотой тусгай одоо ном гаргах гэж байгаа. Тэр номын одоо редакц одоо орсон. Тэгээ саяхан энэ 2 сараас хойш бас энэ олон улсынхаа номны төсөл дээр бас нэлээд ажиллаж одоо судалгаа, шинжилгээний ажлаар бас хэд хэдэн орнуудаар одоо явж өөрсдийнхөө номынхаа редакцийнхаа гишүүдтэй бас нийлж одоо хамтарч ажиллаад бас саяхан их орондоо одоо ирсэн байж байгаа. За мөн одоо Азийн оюутны спортын холбоо дээр бид нэр одоо бас нэлээд одоо идэвхтэй ажиллаж байна. Ялангуяа энэ Азийн оюутны спортын холбоон дээр одоо миний би өнгөрсөн онд дэд ерөнхийлөгчөөр одоо сонгогдсон. Тэгээд энэ Азийн холбооны одоо дотоод одоо үйл ажиллагаа одоо цаашдынх нь одоо стратеги төлөвлөгөө дүрм журам дээр бас нэлээд одоо төвлөрч Бээжинд бас тодорхой асуудлаар бас нэлээд сууж бас цаашдаа энэ Тайванд болох Азийн холбооны гүйцэтгэх орооны хуралд бас тодорхой асуудлуудад оруулахаар бид нэр одоо бэлтгэж ингэж ажиллаж байгаад бас саяхан их орондоо тарьсан байгаа. За одоо удахгүй 8 сарын 19-с 30-ны хооронд одоо универсиад наадам маань болох чинь энэ бол ердөө 2 сар орчмын хугацаа үлдсэн гэсэн үг. Тийм учраас ойлоо универсиад наадам дээр ерөн жоохон тогтоод энэ жилийн одоо 50-ны универсиад наадам юугаар онцлогтой байна? Хэдэн орноос хэдэн баг тамирчид ирэх одоо хандлагатай байна? Ер нь универсиад бас их олон орноос ирдэг шүү дээ, тий? 170 60 орноос ирдэг. Ер нь одоо универсиад одоо наадамны хувьд Азийн бүсэд бас нэлээд одоо сүүлийн үед идэвхтэй одоо авч байгаа. Хятад, Солонгос одоо Тайванд одоо энэ универсиад наадам болох гэж байна. Тэгээд энэ их наадамд бол нийтдээ нэг 180 одоо орчим орны 13 мянган одоо тамирчид одоо оролцохоор төлөвлөж байгаа. За энэ хэмжээний одоо тамирчдыг хүлээн авахын тулд бол зохион байгуулахаар нэлийн бэлтгэл ажлуудыг бол явуулсан байж байгаа. Тайванд одоо өмнө ийм томоохон одоо олон улсын дэлхийн хэмжээний арга хэмжээ бол болж байгаагүй. 2009 онд бол энэ одоо сонсголын бэрхшээлтэй иргэдийн дэлхийн наадам болж байсан. Тэгээд тэрнээс хойш бол хамгийн том арга хэмжээ. Тэгээд Тайваны одоо засгийн газраас энэ их наадмыг явуулах
бол нэлээд одоо ажил бүгдлөө гэж бэлтгэл ажиллагаа бол сайн одоо хангаж байгаа. Тэгээд ер нь спортын бол нэг 19 төрлөөр одоо явна. За 19 одоо төрлөөс манай Монголын тамирчид бол 9 төрөлд нь одоо оролцохоор мэдүүлгээ одоо гаргасан байгаа. За ер нь одоо гол медаль авах одоо төрлүүд дээр бид нэр жудо бүх хүндээ өргөлтийн төрөл байна. Таквондо за мөн хөнгөн атлетикийн одоо хувьд хагас одоо марафоны одоо эрэгтэйчүүдийн зайд бас одоо медалийн төлөө өрсөлдөхөөр ийм одоо зорилт тавиад ажиллаж байгаа. За энэ одоо амжилтууд бас өнгөрсөн одоо онуудад бас нэлээд одоо төхөж утсан. Ялангуяа хөнгөн атлетикийн хагас марафоны төрөлд манайх багаар өнгөрсөн Солонгосын универсиад бол 4-р байранд орсон. Тэгээд бид нэр энэс хойш дүгнэлт хийгээд ер нь урагшаага медальт байранд одоо оролцож болох юм байна гэдэг энэ холын зайн тамирчтай бол нэлээд сайн одоо бэлтгэж байна. За энэ жудо болон одоо хөндөө өргөлт таквондогийн төрөлд одоо манайхан одоо мэдж байгаа олимпич одоо өндөр амжилт үзүүлж байгаа бусад одоо төв дэлхийн тэмцээнд бас нэлээд одоо сайн орж байгаа учраас одоо энд оролцож байгаа тамирчид маань бас манай бүрэлдэхүүнд багтж байгаа. За ойролцоо бас тэмцээнүүд нь бол ер нь дэлхийн жудо өхийн аварга бол универсиадаас хойш 7 хоногийн дараа болно. За хөнгөн атлетикийн тэмцээн бас 8 сарын ихээр дэлхийн аварга нь болж байгаа. Тэгэхээр яг одоо тамирчдын бэлтгэл сургалт бол нэлээд одоо эд одоо зэгцэрсэн, нэлээд одоо өндөр одоо ачааллын үед бас энэ универсиад одоо наадам болж байгаагаар бол манай баг тамирчдын бэлтгэл сургалт бас нэлээд одоо өндөр хэмжээнд байх одоо юм болцоотой. Гэхдээ одоо энэ зуны амралтын үед таарж байгаа учраас манай одоо хариуцж байгаа багш нар бол бас яг сургуулийнхаа заал танхим одоо газруудад одоо байнгын бэлтгэлээ одоо хийж энэ зуны улирлын одоо үед одоо байнгын ажилтаа байж бас бид нартай одоо хамтран ажиллаж байгаамаа. Сая та бас хэллээ шүү дээ тий. Ер нь универсиад газар зүүн төсөөд манай улсад их ойрхон болоод байна. Оросын Казан, Бүгд найрамдагт дард улсын одоо Гуанжу тий, Солонгосын Хятадын Шинжэн, Солонгосын Гуанжу одоо 50 онд болж байна. Ер нь одоо тамирчдын маань амжилт ингэсэд байна. Ер нь яг манай улс ер нь зохион байгуулах эрхийн хувьд яг улсын хувьд ер нь универсиад дээр цаашдаа хэр ажиллаж байна. Манайх бол одоо дотооддоо бай тарваны дэлхийн аварга тий, бүхий дэлхийн аварга, боксийн дэлхийн аварга, за тэгээ Аз төвийн шатар, сагсан бөмбөг гэдэг оюутны ус олон тэмцээнүүдийг зохион байгуулж ирсэн. Универсиад зохион байгуулах ер нь боломж олцоо ямар байна? За ер нь энэ олон улсын оюутны спорт болон Азийн тэмцээнүүдийг бас бид нар сүүлийн үед нэлээд одоо авч өөрийнхөө одоо бэлтгэл ажлуудаа нэлээд одоо эртнээс одоо хангаж байгаа. Ер нь олон улсын оюутны спортын холбоо хэрвээ универсиадыг авах одоо сонирхлоо илэрхийлвэл өмнө одоо ямар тэмцээн зохион байгуулж байсан туршлагатай вэ гэдгээ бол хамгийн их эхлээд хардаг. Тэгэхээр бид нэр 4 төрлөөр оюутны дэлхийн аваргын тэмцээнийг бас өндөр хэмжээнд зохион байгууллаа. За 3 төрлөөр Азийн аваргын тэмцээн явууллаа. Ингээд нийтдээ нэг 7 арга хэмжээ бол явсан. Тэгээ бид нар ерөнхийдөө 2033 онд одоо өвлийн универсиад авч болох юм байна гэсэн ийм одоо зорилт төвшүүлээд олон улсын оюутны спортын холбоотой одоо нийслэлийн засаг даргын хамгийн газар хамтраад 3 талд гэрээ одоо байгуулад бас бэлтгэл ажлаа хангаад одоо явж байгаа. Ер нь одоо манай орнд зуны аялал жуулчлал бол нэлээд хангалттай сайн одоо хөгжиж байгаа. Тэгэхээр өвлийн спортыг хөгжүүлж, өвлийн аялал жуулчлалыг бол одоо хөгжүүлэх ийм зорилтын үүднээс бид нар Улаанбаатар хотод өвлийн спортын барилга байгууламжуудыг барих, өвлийн спортын тэмцээнүүдийг одоо хүлээж авах ийм одоо зорилтыг тавиад бас одоо тодорхой ажлуудыг явуулж байна. Тэгээд бид нар энэ саяхан Алматад болсон одоо наадам за удахгүй одоо 2 жилийн дараа Оросын холбооны улсын Красноярск хотод өвлийн универсиад болно. Тэгэхээр энэ ойрхон одоо болж байгаа универсиад наадам Улаанбаатарыг тойроод одоо Монгол улсыг тойроод явж байгаа наадмуудын туршлагыг бид нар очиж судалж үзэж харж ямар шуухан хэмжээнд явж байна, яаж одоо бэлтгэж байна гэдэг дээр бол зохион байгуулахороо оюутны спортын холбоо тухайн одоо орнуудын одоо удирдлагуудтай бас нэлээд ойр дөт одоо ингэж хамтарч ажиллаж байгаа. За хоёулын ингээд бидний бас ярилцлах цаг өндөрлж байна тийм ээ. Оюутны спортын наадамд манай тамирчид ариун амжилт гаргах болтугай 2017 оны универсиад наадамд одоо Монголын тамирчдын хувьд их ол зомгтой ийм тэмцээн байх хаа гэж найдаж байна. Тэгэхээр бид нар бас Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олонтой хамтраад энэ дотоодын универсиад наадмаа бас гэрээ байгуулж одоо шууд нэвтрүүлэг хийх болон одоо олон нийтэд нэлээд сайн хүргэсэн байгаа. Тэгэхээр энэ зуны универсиадын үеэр бид нар бас энэ одоо хамтын ажиллагаагаа үргэлжлүүлээд бас эндээс одоо телевизийн сурвалжлагч оператор одоо явж одоо ард түмэндээ энэ универсиад 50-ны универсиад наадмын үйл ажиллагааг бас дамжуулж үзүүлэх ийм бас зорилтыг одоо тавиад бас хамтарч ажиллаж байна. Ингээд та бүхний одоо ажил үстэй амжилт хүсье. Үзэгчдээ Монголын мэдээлэл телевиз та бүхэнд спортын онцлог зочин нэвтрүүлгээ төлөвлөлөө. За энэ удаад
Монголын оюутны спортын холбооны ерөнхий нэрвчгийн дарга, Азийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч, Дорцрунгийн жаргал сайхан спортын онцлог зочин нэвтрүүлэгт хүрэлцэн ирж үзэгч та бүхэнд мэдээллийг өглөө. Бидэнд хамтсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.